За энэ хүний зургийг та нар харж байна. За энэ хүн бол Аргентины улсын ерөнхийлөгч Хавьер Милей гэдэг хүн. Энэ хүн ерөнхийлөгч болсноос бол дэлхийн нийтэд бол нэлээд анхаарал татаж од болж байгаа ийм ерөнхийлөгч гэж байгаа. Энэ хүн ерөнхийлөгч болсноос хойш төрийн бүтцийг бол занхаасан бүтцийг бол өөрчилсөн. Нэгсэндээ 20 ямтай байсан нэг нь 10 ям болгосон байж байна. За песогийнхоо үнийг чангаруулсан, инфляцийг бууруулсан. Ер нь зардлыг бол хийсэн. Сүүлийн үеийн онцлог мэдээ гэвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарнаа гэдэг зүйлийг ярьж байна. За шалтгаан мэдээ зардалтай холбоотой асуудлаар юм явж байна. Дэлхийн нийт энийг харж байна. Энэ шиг одоо удирдахч хэрэгтэй юм байна. Тэгвэл энийг Монголд авч хэрэгжүүлэх гэж оролдож буй бодлого бол одоо манай 2 сарын 5-нд гарч ирсэн учрал гишүүн юм нэгдэгдэл байлаа. За энэ юу гэхээр төрийн албан хаагчдын цомгтгол хийнэ. 30% цомгтгол хийнэ гэсэн ийм мэдэгдэл хийсэн байна. За Монгол улсын хувьд бол 2024 оны статистикээр 230 мянган албан хаагч үүдээ албан хаагч. За үүний 30%-ийг нь харлна гэдэг нь ойролцоогоор 70 байна. Энэ Монгол улсын ажлах хүчний хэмжээгээр аваад үзвэл нийт 18% төрийн албан хаагч бол эзэлдэг юм байна. Ер нь их өндөр үзүүлэлт гэсэн. За төрийн өмчит компани. За төрийн өмчит компаниуд бол нэлээд өндөр. Жишээ нь бидний хамгийн мэдих топ компаниуд гэвэл Эрдэнэ төлдөг байна, Эрдэс тавнлогоо байна, Улаанбаатар төмөрз байна, Төрийн банк байна, Эрдэс Монгол байна, тавнлогоор төрш байна, Дулааны 4-р цахилгаан станц, Монголын иргэний агаарын тээвэр, Монгол Улсын хөгжлийн банк гэдэг чинь иймэрхүү компаниуд бол орж ирдэг. За энд ажиллаж байгаа хүний тоо бол бүр их. За энэ бол гэхдээ яг шууд улсын цэвэр зардал болж тооцогддог. Тодорхой хэмжээнд өөрөөсөө санхүүжүүлж орлого олж яддаг учраас. Гэхдээ үнийг хатуу барьснаас болоод бид нар сайн мэдж байгаа тест өөрөө дампуурхаа шахаж байна. Үүнээс үүнтэй холбоотойгоор эднэр маань 30% одоо эрчим хүчний нэмэгдэл хийж бол бодит үнэтэй аваач гэж ярьж байна. За таван толгой түвш төр бол жишээ нь эднэр таван толгой түвшийн цомгтгол хийж байна. Дээрээс нь шинжил хийж өөрчлөлт хийх гэж байна гэдэг эдгээр зүйл хийдэг бол ярьж байна. Эднэрийн хийж байгаа зүйл нь нэг талдаа бид бод миний бодол Хавьер Милейгийн хийж байгаа бодлогыг хэрэгжүүлэх гэж байна. Төрийн албан хаагчид цомгдох нь зөв. Тэгтээ шууд 70 мянган хүнийг ажилгүй болгох гэж байна. Тэгээ 70 мянган хүнийг ажилгүй болгож болохгүй шүү дээ. Яг тэгэхээр эн чинь олон хүүхдүүд байна, олон гэр бүл байж байна. Эдрийг одоо юу гэдэг нь хоолноос нь салгаж ийн гэсэн үг шүү дээ. Энэний оронд түрүүний хэлсэн төрийн өмчит компаниудыг зарим нэг стратеги юм шиг. За жишээ нь Төрийн банкыг яагаад товчиж болохгүй юм бэ гэдэг асуудлыг яриад дээр үйсэн болов гэж харж байна. Яагаад энэ ажилгүйдэл ажил хүчнийтэй холбоотой асуудал яриад байна гэхээр дэлхийн нийтэд энэ ажил хүчний асуудал маш чухал байдаг. За ялангуяа өнөөдөр одоо арилжаа хийдэг хувьцааны арилжаа, крипто арилжаа, форекс арилжаа, тавар арилжаа гэдэг хүмүүсийн анхаардаг маш том мэдээ байдаг. Энэ non farm гэдэг нэг юм мэдээ байдаг. За энэ бол фермийн бус ажлын байрны өөрчлөлт гэдэг Америкийн дундаж давхрын ажлын байрны өөрчлөлтийг илэрхийлдэг. За энэ статистик үзүүлэлт жишээ нь өмнөх сар жишээ нь 256 мянгаар өсөж исэн гэдэг маань өмнөх одоо сартай харьцуулахад өндөр байна гэдэг маань Америкийн эдийн засаг бол ерөнхийдөө гайгүй байна гэсэн мессеж идэг өгж идэг. Үүнтэй холбоотойгоор бол ам доллар чангарч идэг ийм нөлөөтэй чухал мэдээ байж идэг бол юм байна. Энээс хамаарат энэ дэлхийн зах зээл тэр чигээр хөдөлдөг. Яагаад тэгэхээр энэ бол долларын гол үзүүлэлтүүдийн нэг үзүүлэлт учраас. Тэгэхээр энэ одоо жишээ нь юу гэдэг нь 169 мянга гэдэг үзүүлэлт энэ сар гарнаа өнөөдөр гэсэн үг шүү. 2 сарын 7-ны өдөр. Энэ 169 мянгаар гарах юм бол ам долларт бол сөрөг нөлөөг үзүүлж хөрөнгөний зах зээлүүд уналт үзүүлэх. За таварын зах зээл дээр хүртэл одоо алтны ханш үсгэх ч юм уу тийм. Иймэрхүү нөлөөг үзүүлж идэг байхад Монголд зүгээр л нэг мэдэгдэл хийгээл тийм. Бид нар 30 мянган хүнийг ажлын байрнаас халнаа гэдэг нь өөрөө эдийн засагт маш том шокийг үзүүлнэ гэдэг яагаад бодож үзэхгүй байгаа юм бэ? Арай зөөлөн бодлохоор одоо л энэ зархаасан бүтцээ өөрчилж болдгоо мүү л гэдэг санааг би илэрхийлэх гээд байна.